өглөөний мэнд. Намайг ханахаа гэж утцаа ч та. Би шүү дээ. Би хаана байгаа вэ гэвэл энд байна. Яг ийм цасыг нүдэрээ хараад ёо ахиж явмаар санагдчихээн. За тэгээд гүммаа мужид очиод ирсэн. Нэг өдрийн биш 2 өдрийн аяллаа маань блог байгаа. Тэгээд бүгдээрээ ойр дэвшлэг оруулаагүй учраас тухлан сууж таалан болгоорой. Замын жижигхэн супермаркетад орж ирсэн байна. Үгүй би YouTube хийдэг байхгүй юу? Тэг. Одоо ингэж лай болно шүү дээ. Нэг л дотор би бичлэгнүүдээ эдитлэх болно. За явуулж ирсэн байна. Болох бах та. Би тэ зүгээр цасараад аваад баярлах юм. Зүгээр гулгаж мулгааг байгаа юм нэ. Зүгээр л цас харангуут аваад баярлаа. Зүгээр л би нагаарт байгаа хараад аваад баярлаа. Юу За засны байк унах бол надад маш их таалагдсан. Яагаад гэвэл би ерөөсө дугуй унж чаддаггүй, морж унж чаддаг байхгүй. Тэгээд тийм хүний хувьд бол маш гоё санагдчихсэн. Тэгээд энэ нэг тийм аим гоё мэдрэмж ерөөсө төрсөн. Тэгэл илүү юм хурдан тахмаар санагдчихсан. Тэгээд эндээс бид нар болохоор бөөндөө хамтдаа онсон орцсон. Тэгээд онсон орсныхаа дараа шүнгөө монопол тоглосон байгаа. Одоо харин өглөөдөө залгочход байж байна.
밑으로 яг 닦고 있어. 이거. Бид үнэхээр амар суугаа энэ төхөө бүр яа. Бүр чадахгүй наа. Ерөөсөө амьдралдаа үзэж байгааг болохоор тэгээд би бүр амар их унаа. Бүкс хамаг юм бүтчлээ. Тэгвэл энэ хүмүүс яаж болов сонирхоод байгаа юм бэ? Суу. Гадаа олон гэрэм. Эндээс их цасмас. 3 сарын 6-нд ч тийм ийм гоё. Зүгээр л энэ гадаа цасан дээр сууж байгаа маань амар гоё юм л та. Хинэгний хөлт өргөтч байдаг. Энэ шилмэлэн сүртэй л юм дээ. А ингээд зүүхээр ингээд гоё. Хүмүүс мундаг юм уу? Гэтэ бүр амар цастай юм аа. Йоо. Ийм газар амьдрмаар. Дандаа. Йоо бүр ийм цэцлэнтэй байж болох уу юм байвал. Tôi vừa đem đất lá xuống. Chặt nào ít là cái quỷ. Амар чанга унаад бүр ёо. Ячт нөгөө нэг төшүүр мас салаад. Хөрхи миний цаад. Энэ газарт очиод энд амьдарж байгаа хүмүүсийг хараад би ч гэсэн яг ийм гоё цастай тэ ийм хүннээс хол ийм жижигхэн газарт жижигхэн кофе шоп ажиллуулад амар жимэр аж төрхийг хүссэн. Гоё агаадтэй хүмүүс бүр ингэж амьдардаг. Хатаархмаар бүр. Тэгснэ 3 сарын 6 энэ тэнд хавар олж явахт ингээл цас ороод ижидэг. Би ч гэсэн дандаа ингэмээр л штэ. За. Энэ үртэл хамтайсанд баярлаа. Дараа дахин уулзцгаая. Энэ удаагийн аялал маань энэ хүрээд өндөрлөж гин. Ахиж бол Японы цастай газарт ирэхгүй болов уу гэж бодож байна. Одоо угаасаа удахгүй ингээд хавар болоод цасан бөмбөг хийх гэж байгаа хэрэгсэн байна. Одоо удахгүй ингээд хавар болоод тэгээд энд ч гэсэн цас орхоо болно. Тэдгээр одоо 3 сарын 6 ингээд Токиод бол маш гоё дулаахан байгаа ч гэсэндээ энд бол ингээд цас орсон хэвээр илээ. Өчигдөр эдрийг ирэхэд цас нэлээд хайлтсан байсан бол өчигдөр орой нэвсэтэл ороод тэгээд одоо
ийм их цастай байна. За